энэ бодлогын хувьд e под диштрик x нь 4x, e под x нь 0 байх f функц болоо гэж. За энийг бол дүрмийн дагуу бодож болно. Харин хариунаас нийтүүлээ бодъё. Хариунаас. За тэгвэл тухайн функц дээр x-ийн оронд тгийг орлуулахад хасах 3 гардаг утга. Хайж үзье. За хасах 3 гардаг утга болохоор a хариулт байна. B хариулт. За нөгөө төлд нь орлуулахад дандаа нэмэх 3 гарах учраас энэ 3 хариулт хариунд орохгүй бол таарч. За одоо тэгвэл бид нар уламжлал авъя. Уламжлал авахад ийм байх гэж. За 4x-ээс хасах нь 1 байдаг функц уламжлал. За тэгвэл a дээр a үйлбэрийн функцээс уламжлал авъя. e биштрэг x тэнцүү 2x-ийн квадрат хасах нь x хасах нь 3-аас уламжлал авах юм бол 4x-ээс хасах нь 1 болж байна. За хариу ижлэх юм. Ийм учраас бидний зөв хариу e хариулт байна. За b хариултыг уламжлал авах юм бол 8x-ээс хасах нь 1 болно. Бид энэтэй зөрчилдөж. Тийм учраас e хариулт. За эсвэл e под x функц маань тэнцүү интеграл e биштрик x dx байдаг. За энэ дүрмийг ашиглаад байсан. Бид нар бас өөрөөр бодож болно.